Гамшигаас хамгаалах хор уршгийг арилгах аймгийн онцгой комиссийн төв штаб байдлын газар гамшигаас хамгаалах албан мэргэжлийн ангиуд 20 оноос эхлэн өнөөдрийн хүртэл хугацаанд нэгдсэн удирдлагын тогтолцоонд шилжиж гамшигаас хамгаалах үйл ажиллагааг удирдан зохион байгуулснаар сүүлийн жилүүд дунджаар иргэд олон нийт 1.4 тэрбум орчим эд төрөгийг амран хамгаалж гамшигаас хамгаалах үйл ажиллагаанд жилд дунджаар 0.5-аас 1.5 тэрбум орчим төгрөгийн хууль тогтоомж дүрм журмын дагуу захиран зарцуул ажилласан байна. За аймгийн онцгой комиссийн бүтэц зохион байгуулалт аймгийн засаг даргаар захирамжаар баталсан аймгийн онцгой комиссийн бүрэлдэхүүнийг тухайн жилд нь шинжилж батлаж явж байгаа. За 22 оны 1 сарын 31 сая аймгийн онцгой комиссийн бүрэлдэхүүнийг шинээр томилгоожуулж баталгаажуулсан байгаа. За аймгийн онцгой комиссийн дараа нэг гамшигын үеийн удирдлага зохион байгуулалт хариуцсан орлогч нэг, төв штаб хариуцсан орлогч нэг, нарийн бичгийн дараа нэг, гишүүд 30, нийт 34 хүний бүрэлдэхүүнтэй аймгийн онцгой комиссийн гишүүд удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Орон нутагт. За аймгийн онцгой комиссийн төв штабыг сая шинжилэн зохион байгуулж ажиллаж байгаа. За аймгийн онцгой комиссийн төв штаб нь дарга нэгтээ төв штабын удирдлагын байртай шуурхай ажлын хэсэг хариуцсан орлогч нэгтэй гамшигын төрөл тус бүрээ томилгоожсон шуурхай ажлын хэсэг 11 байгаа. За төлөвлөлтийн баг 1, санхүү хангалт үйлчилгээ захиргааны баг 1, орон нутаг хамгаалтын баг 1, оператив жижүүрийн 24 цагаар үр гүйцэтгэхэд оператив жижүүр дээр ерөнхий эргүүл 1, холбогч офицер, аюулгүй байдлын ажилтан, мэргэжлийн хяналтын газраас байна, эрүүл мэндийн газраас тохиолдлын нөхцөл байдал хариуцсан ажилтан байна. За нийт нэг даргатай, нэг орлогч, 11 шуурхай ажлын хэсэг, 3 хамтын ажиллагааны багтай шуурхай бүлгийн бүрэлдэхүүн бүтцээр ингээд одоо 24 цагаар үйл ажиллагаа удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа. За коронавирусын халдварын асуудлын өнөөгийн нөхцөл байдал авч хэрэгжүүлж байгаа хэмжээний талаар аймгийн эрүүл мэндийн газрын дарга их ширээ танилцуулна. За эрхэм бригадын генерал аймгийн онцгой комиссийн гишүүд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За эрүүл мэндийн байгууллагаас нөхцөл байдлын мэдээг танилцуулъя. За Баянгорын аймагт өнөөдрийн байдлаар нийтдээ 4069 хүн өвдсөн. Сүүлийн 24 цагт л бол 100 хүн одоо өвчлөл бүрдэгцээ. За ерөнхийдөө бол манайх Баянгор 100 хүнээс Баянгор сундаа бол 42, сундаа бол 58 хүн бол өвдсөн байна. За ерөнхийдөө тусгаарлах эмнэлэгт 194 өвчтөн байна. За үүний бол одоо 5 хүн л одоо хүнд байгаа. Маш хүнд хүн бол байхгүй. За эдгэрсэн тохиолдол бол 1470. За сүүлийн 24 цагт л бол одоо 76 хүн идэгж гарсан. За 1 сарын 1-ээс хойш л 1 нас баралт бүрдэгцээ. Гэрээ ажиглалтанд бол 895 хүн байгаа. Аймгийн төвдөө бол 486, сундад бол 409 хүн байна. За бид нар 7 хоногийнхаа өвчлөлийн тоог бол бодит тоогоор бол гаргасан байгаа. Шинэ сартай холбоотой 2 сарын 2-40 өвчлөл бүрдэж байсан бол өнөөдөр сүүлчийн байдлаар 2 сарын 8-нд 100 хүн одоо өвчлөл. За өвчлөлийн байдал бол бас нэмэгдэх хандлагатай харуулж байна. За сүүлийн 24 цагт л бол гэрээр эмчлэгдэж байгаа хүний тоог бол гаргасан 7 хоногтой. Тэгэхээр сүүлийн 24 цагт 248 хүн гэрээр эмчлэгдэж байгаа бол сүүлийн 7 хоногтой бол харьцуулахад 408 нийт дүнгээр бол 7 хоногтроо 656 өвчлөлтэй байна. За 2 сарын 8-ны байдлаар нийт 463 тохиолдол бүрдэгдснээс нас баралтныг хүүхэд бол 950 хүүхэд бол өвдсөн байгаа. 0-2 насны 195 хүүхэд, 3-5 насны 199 хүүхэд байгаа. 6-аас 18 насны 556 хүүхэд байна. Нийт одоо оноос хойш 53 жирэмсэн их коронавирусын халдвараар өвдөд байна. За дархлаажуулалтын байдлыг авч үзэх юм бол нэгдүгээр тундаа хамрагталт бол 90.2%-тай, хоёрдугаар тун бол 85.1%-тай, гуравдугаар тун 54.7%-тай, дөрөвдүгээр тун бол 3.7%, 4% давхарж байна. За ерөнхийдөө 21 оны өвчлөлөө бол бид нэр бас гаргаж үзсэн байгаа. За нэгдүгээр тунд хамрагдсан одоо хүмүүсээс 79.5 нь бол одоо коронавирусын халдвараар өвдсөн.
За 2 дугаар тунд хамрагдсан хүмүүсээс бол 77% нөвдсөн. За 3 дугаар тунд 21.8% нөвдсөн. 4 дугаар тунд хамрагдсан хүмүүсээс өвдөг байна. Дахин халдвар авсан хүн бол урд онд 32 иргэн байсан. 22 оны бид нэр сар үрээр бол гаргаж байгаа. 1 сарын 15-ны дотор бол гаргахад 1-р тунд хамрагдсан 2 иргэн, 2-р тунд хамрагдсан 152 иргэн, за 3-р тунд хамрагдсан 423 иргэн, 4-р тунд хамрагдсан 12 иргэн буюу дахин халдвар авсан иргэн бол 82 байгаа нь омикрон вирусээр өмнөх халдваруудын үед давтан өвдөх нь бол илүү байгаа нь бол харагдаж байна. За бид өдөр бүр коронавирусын голомтын эцсийн харалт руугжуулалтыг бол хийж байгаа. Зооносын өвчин судлалын төв бол хариуцж ажилладаг. За дуудлагын жолооч хариуцагч бол ажиллаж байгаа. 7044 4078 гэсэн утсаар бол холбогдож голомтын хариуцлагыг бол цаг бүрд нь хийж байна. За ийм хамгаалах хэрэгслийн нөөц уралжийн нөөцөл бол эрэмтсвэр тариа ер нь бол коронавирусын халдвар гарснаас хойш тасраагүй байгаа. Бид нэр эрэмтсвэр болон вирусын эсрэг эмийн нөөц бусад эм тариагаан бол доотлол нь бол 21 хоног хамгаалах хэрэгсэл төрөвчсөн онцлогын нөөцийг бол 14 доотлол нь 14 хоногоос дээш бол бүрдүүлж байгаа. Гэхдээ аймгийн онцгой комиссээр нөөц нь бол 3 сарын нөөцийг бол бүрдүүлж ажилласан. За энэ нөөц бол эрүүл мэндийн албан дээр байгаа нөөцийг бол харуулсан. За нөөцийн мэдээгээ бол бас тоо хэмжээгээр нь бол гаргаж харуулсан байна. Одоогоор бол яг тасарсан юм тариа бол байхгүй. За аймгийн хэмжээнд бид нэр 1153 орыг бол дэлгэж ажилласан. Сая омикрон вирусын дэгдэлтийн үед. За аймгийн төвдөө бол 143 ортой халдварт сүрээ мэдрэлийн засгаа бол дэлгэцэн ажиллаж байна. 20 сумдаа бол 1010 ор бол дэлгэсэн. За өнөөдрийн байдлаар 903 ор сул байна. За хүний нөөцийн судалгааг бол гаргаж байгаа. За ерөнхийдөө бол их хэмж 181, сувилагч 280, бага хэмж тусгай мэрэгчлэлтэн 313, бусад ажилтан 437 хүн ажиллаж байна. За төр чөлөөтэй буюу 46 эмч ажилчид төр чөлөөтэй байна. За бид нар шаардлагатай тохиолдолд хүний нөөц дээр бол илүү анхаарч ажиллаж байгаа. Тэтгэврт гарсан 22 иргэний бүртгэлийг хийсэн, төр чөлөөтэй сурж байгаа 8 их эмч ингээд нийтдээ бол хүний нөөц дутагдлаа гэхэд 30 эмчийн судалгааг бол гаргаж ажилласан. Сувилагч тусгай мэрэгчлэлтэн бол нийтдээ 26, их хүрэгч 3, бага хэмж 6, бусад мэрэгжилгээд нийтдээ 39 хүнийг бол хүний нөөц дутагдлыг дуудаж ажиллахаар судалгаанд хамруулсан ажиллаж байна. За эмнэлгийн ажилчид бол илүү халдвар авч байгаа. Нийт 189 эмч эмнэлгийн ажилчид халдвар авсан. Эмч 51, бага эмч 16, сувилагч 54, бусад ажилтан 68. Анх өвдсөн 112 өвчтөн байгаа. Хүн эмнэлгийн ажилчид байна. Давтан өвдсөн 77 хүн байна. За дулмдж байгаа асуудал мэдээж хүний нөөцийн асуудал дулмдж байгаа. За эмнэлгийн хэрэгсэл дотроо бол тасалдал гарч магадгүй наатар холроод улсын хэмжээнд бол 100 мл-тэй 250 мл-тэй наатар холроодрын тасалдал үүссэн байгаа. За урьдчилан бид нар бол бас 2000 ширхгийг бол авахар бол төлөвлөсөн байгаа. За антибиотик дотроо бол цифтроксин левофлоксазины тасалдал гарч магадгүй байгаа учраас эмийн байгууллагуудтайгаа бол бас захиалга өгж ажиллаж байна. За манай аймгийн нийт амлалтын үзэлгийн амсгалын замын халдвар бол 30.4% эзэлж байна. Энэ дотроо бол ковидын халдвар бол 27.1%, томоогийн өвчлөл бол 3.3%-ийг эзэлж байна. За нийт амсгалын замын өвчлөл дотроо 0-15 насны хүүхэд нь 38.5, 0-4 насны хүүхэд нь бол 1%-ийг эзэлж байгаа. Нийт гэвтэн эмчлүүлэгч дотроо томоогийн өвчлөлт нь 9.8, өмнөх 7 хоногоос бол 2.2%-аар өссөн. Төрийн тусламжийн дуудлага бол томоогийн өвчлөл 14.2, өмнөх 7 хоногоос 4.2%-аар бол буурсан. За томоогийн халдварыг өмнөх 7 хоногоос аваад үзэх юм бол 12.1%-аар өссөн. Урд оны мөн үетэй харьцуулах юм бол 29.4%-аар өссөн. За томоогийнхаа өвчлөлийг сүүлийн 3 жилийн дунджаас авч үзэх юм бол 22.4%-аар өсөж байгаа учраас
бид нар бас томоогийн үеийн тусламж үйлчилгээнд дээр илүү анхаарч ажиллах шаардлага гарч байгаа. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Илтгэж дуслаа. За мал амтны босаалдуур шүлхээ хүчний нөхцөл байдлын талаар олон нийтийн газрын дарга Баян Эрдэнэ танилцуулна. За эрхэм бригадын генерал Баянгарын аймгийн онцгой комиссийн гишүүд та бүгдийн энэ өглөөний амар амгалан айлтгая. За мал амтны гоц халдварт хил дамжин халдварладаг олон улсын худалдааны хоригцээрт шүлхээ өвчний талаар товч мэдээлэл илтгэхийг зөвшөөрнө. За Баянгарын аймаг маань бол одоо Монгол улсын хэмжээнд олон улсын худалдааны хоригцээрт гоц халдварт хил дамжин халдварладаг өвчнөр бол одоо 2021 оны 8 сарын одоо 20-ны өдөр хүртэл бол эрүүл бүс статусаа бол баталгаажуулан ажиллаж байсан. За өнгөрсөн одоо 2-3 жилийн хугацаанд бол Баянгарын аймаг маань бол одоо байгалийн эрсдэл буюу одоо гантай зудтай байснаас бол нийтдээ 17 аймгийн нутагт бол одоо 1066 өрхийн 500 мянга орчим мал бол отор нүүдэл хийж одоо өвлжиж хаварчж байсан. За ингээд Баянгарын аймагт маань бол шүлхээ өвчний анхны тохиолдол бол одоо худалдааны аймаа буюу одоо нөгөө сайлын малыг одоо гадны буюу голомтой бүсэнтээс одоо анх авчирснаар бол 2021 оны одоо 8 сарын 29-ний өдөр бол анх удаа Баянгарын аймагт маань бол шүлхээ өвчин бол онцлогдсон баталгааждаж хорой цэрийн дэглэм хэрэгжиж эхэлсэн. За ингээд хоёр дахь халдвар бол одоо бидний саяхан хэлсэн отор нүүдэлтэй холбоотой зүүн одоо аймагуд маань бол байгалийн халдвартай учраас бол одоо отор нүүдэл хийжсэн өрхүүд маань бол манай аймгийн хувьд бол нийт одоо отор нүүдлэр хийж явж исэн малчтан бол татаж авах төр журмыг бол аймгийн онцгой комисс аймгийн засаг даргын захирамжаар одоо батлан одоо 8 сарын 20-ны өдрийн хүртэл бол мэргэжлийн байгууллагуудын одоо хяналтанд оролцоод бүрэн хүлээж авч байсан боловч одоо 8 сарын 24-өөс хойш хугацаанд нийт одоо 4 малчин өрх маань бол голомтой бүс нутгаас халдвар авч ирснээр бол 2 дахь одоо отор нүүдлийн халдвар бол манай аймагт зөөвөрлөгдөн халдварлагдсан байгаа. За 2022 он гарснаар бол Баянгарын аймаг маань бол өнөөдрийн байдлаар бол 3 шүлхээ өвчний голомттой байж байгаа. За 2 голомт маань бол үндсэндээ Архангай аймаг, Завхан аймгийн одоо хилийн халдвартай буюу одоо Зэрлэг аймагт малын шилжилт хөдөлгөөнөөр бол манай аймагт бол халдвар орж ирээд онцлогдсон бүртгэгдээд байж байгаа. За 2 дахь халдвар маань бол үндсэндээ одоо манай Баян жаргалан сум дээр бол одоо дотоодын халдвар аваад ингээд онцлогдсон одоо холбогд гарах хэмжээ авч ажиллаж байна. За шүлхээ өвчнөд тэмцэх хэрэгцээ анх баримтчийн хувьд бол одоо мал амтны эрүүл мэндийн тухай хууль мөн одоо засгийн газрын тогтоол шийдвэрүүд аймгийн засаг даргын захирамж мал эмнэлгийн ерөнхий газар болон холбогдох одоо газруудын маань тушаал шийдвэрүүдийг одоо мөрдөн хэрэгжүүлэн одоо холбогд гарах хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байна. За Галууд сумын мандал 5 дугаар баг, Жаргалан сумын намталгой 1 дугаар баг, Баянбулаг сумын сангийн талаа 1 дугаар багт бол хамгийн сүүлийн одоо малын өвчлөл маань бол 2 сарын 5-нд бүртгэгдэн ажиллаж байгаа. 2 сарын 5-наас хойш бол өнөөдрийн байдлаар бол нэмж мал амтны одоо өвчлөл нэмэгдээгүй байна. Нийт одоо 3 голомтонд бол 11738 толгой мал байгаагаас өвчний шинж тэмдэг үзүүлсэн нь бол 1424 байгаа. Үүнээс бол шинж тэмдэг арилсан нь 940. За бусд нь бол одоо шинж тэмдэг арилгах эмчилгээ холбогдох одоо арга хэмжээнүүдийг бол мэргэжлийн байгууллага одоо бусад холбогдох сумдын маань онцгой хүмүүсийн гишүүд бол авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа. За нийтдээ 3 голомтонд бол байнгын 12 пост, хөдөлгөөнд 2 пост, мөн одоо онцгой байдлын газар, цагдаагийн газар, сумын засаг даргын тамгын газар холбогдох бусад одоо сумдын одоо онцгой комиссийн гишүүдийг бол татан оролцуулж одоо эдгээр одоо байнгын пост болон хөдөлгөөнд эргүүлүүдтэй бол ажиллаж байгаа. Нийт бол 24 цагаар шаардлага гарсан тохиолдолд бол одоо 48 цагаар бол холбогдох арга хэмжээг хяналтын постууд дээр бол авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа. За мөн одоо голомтын болон с жигтэй бүсийн халдваргүйт хэлийг бол хийж ажиллаж байгаа. Гэхдээ өвлийн одоо цаг агаарын нөхцөл байдалтай үед бол бид нар нийт одоо 3 голомтонд бол 25 өрх байж байгаа. 25 өрхийнхөө одоо хашаагаараа худаг усцыг бэлчээргээд нийтдээ нэг 25.4 мянган метр квадрат талбайд бол халдваргүйт хэлийг бол өнөөдрийн нөхцөл байдалтай үед бол хийж гүйцэтгэж байгаа. За өнөөдрийн байдлаар бол манай аймаг бол зориудын устгал хийгдэггүй. За мөн одоо үхэж харагдсан мал амтан бол одоо энэ шүлхээ өвчнөд холбогдуулаад бол байхгүй байж байгаа. За он гарснаар бол бид нийтдээ нэг 18 мянган тонн вакциныг бол мал эмнэлгийн ерөнхий газраас татан авч хийсэн. Өнөөдрийн байдлаар бол вакцинжуулалтын гүйцэтгэл бол 100% хийгдсэн. Холбогдох
одоо мал амьтныг бол бүрэн вакцинжуулсан. Гэхдээ голомтонд байгаа нийт мал амьтныг бол вакцинжуулах вакцины хүрэлцээ муу байсан учраас бол нийт одоо 25,600 малыг бол вакцинжуулалтанд хамруулад ажиллаж байна. За 3 голомтонд бол өнөөдрийн байдлаар бол орсон болон гарсан одоо тээврийн хэрэгсэл зорчигч байхгүй. Яагаад гэх юм бол одоо эдгээр голомтууд маань бол төв замаас бол нэлээд зайдуу. Тийм учраас бол одоо бид нар ямар ч хэлсэн голомтонд бол одоо шилжилт хөдөлгөөнийг бол бүрэн хориглон ажиллаж байна. За саяын миний өгсөн мэдээлэлд бол энэ дээр дэлгэрэнгүйгээр байж байгаа. За жаргалан цумын хувьд бол нийтдээ 14 өрхийн 154 малд бол шинж тэмдэг арилаад байгаа. Тэгээ одоо бид нар мал амьтны өвчнөд тэмцэх дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын журмын дагуу бол одоо голомтын бүс сэжигтэй бүстэй бол бүрэн хяналтаа тавиад ажиллаж байгаа. За энд бол нийтдээ жаргалан цум маань бол одоо 3 малын хэмжтэй. Тийм учраас бол 3 малын хэмжээ маань нэг хэмжээ маань голомтын бүсэд 2 хэмжээ маань сэжигтэй бүс дотроо холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлээд ялгаа ангилтыг бол хийж гүйцэтгээд байж байгаа. Вакцин байхгүй учраас бол одоо вакцинжуулалтын арга хэмжээ бол одоо манай аймаг төдийгүй улсын хэмжээнд бол зогсон байдалтай байж байгаа. За галууцсан байж байгаа. Галууцсан маань тохиолдол бол одоо Аранга аймаг маань бол үндсэндээ манай аймагтай хил залгаа, цахир, чулууд, их тамир одоо хамгийн сүүлийн тохиолдол бол цэнхэр суман дээр одоо бүртгэгдсэн учраас бол манай аймгийн хил дагуух бол одоо нутаг дэвсгэр бол бүрэн одоо шүлгийн өвчний голомттой байж байгаа. Тийм учраас бол жаргаланд галууцсан маань бол халдвар одоо Аранга аймгийн их төмрийн наадлын жаргаланд одоо багийн одоо голомтоос бол одоо халдвар авсан гэсэн ийм одоо бидний урьдчилсан одоо эрсдлийн үнэлгээний одоо мэдээлэлтэй бол бид нар байж байгаа. Нийтдээ 7 өрх бол энэхүү голомтонд байж байгаа. 7 өрхийн 68 мал дээр бол одоо шүлгийн өвчний шинж тэмдэг илрээд одоо бүрэн шинж тэмдэг арилсан. Нэмж бол одоо шүлгийн өвчнөөр бол мал амьтан өвчил шинж тэмдэг гараагүй байж байгаа. Тийм учраас бол одоо галуу цумын маань одоо 20 зэрийн дэглэм бол одоо 28 хоногийн хугацаагаар дуусгаад хязгаарлалтын тэмдэгт шилжих бүрэн боломжтой байж байгаа. За хамгийн сүүлийн тохиолдол маань бол Баянбулаг сум байж байгаа. За Баянбулаг сумын маань нөхцөл байдал бол үнэхээр одоо нөгөө бид бүгд одоо олон ч удаа улсын онцгой комисс мөн холбогдох одоо мэргэжлийн байгууллагуудаа бол санал гаргаж ирсний дагуу отхон сум байж байгаа. Үнэхээр одоо отхон сумын малчд маань бол одоо бидний одоо ажиллаж байсан 5 пост орой зэрийн дэглэм хэрэгжиж байх хугацаанд бол урагшаа хэтрээд дэлгэр сум, шилүүстэй сум руу одоо энэ нөгөө говийн одоо нүүдэл судал хийснээр бол одоо говийн зам буюу одоо манай аймгийг дайраад 3 аймгийн одоо гол байдаг зам дээр бол гарсан байж байгаа. Тэгэхээр бол энэ бол нөгөө отхон сум буюу одоо хамгийн сүүлд Говьлтай аймгийн тохиолдолд дэлгэр суманд байж байгаа. Та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр бол одоо энэ дэлгэр сумаас буюу одоо энэ тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнөөр одоо халдвар дамжсан байх болов гэсэн урьдчилсан таамагтай байгаа. Гэхдээ бол одоо 20 зэрийн дэглэмтэй байгаа учраас дараагийн одоо хязгаарлалтын дэглэм шилжихэд бол одоо цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллагатайгаа хамтран одоо энэхүү халдварлалтын их усрыг одоо бид нар хамтарч ажиллаж тодорхойлно. За нийтдээ бол 4 өрх байж байгаа. Яг энэ голомтонд бол нийт бол 1220 малаас бол нийтдээ 718 малт нь шинж тэмдэг үзүүлээд 484 малын одоо өвчний шинж тэмдэг бол бүрэн арилаад мөн холбогдох ажил арга хэмжээ хийж байгаа. Энд бол нийтдээ манай Баянбулаг сум маань бол бас урд нь өвчин гараагүй ч гэсэн өвчин гарсантай адилхан одоо 20 зэрийн дэглэмийг үндсэндээ 12 сарын 9-өөс хойш авч хэрэгжүүлсэн. Гэвч одоо нөгөө бас бусад хил залгаа байгаа аймгийн маань одоо хяналт сул мэргэжлийн байгууллагуудын ажлын одоо бас салгардал гарснаас бол бас манайд бол нэлээд эрсдэл одоо Баянбулаг сумд маань байгаа гэдгийг бас энэ тус дурдъя. За нийтдээ бол бид нар 2022 он гараад аймгийн онцгой комиссаасаа шийдвэрлсэний дагуу 30.5 сая төгрөгийн одоо бодис хэрэглэгдэхүүнийг бол авч одоо холбогдох одоо сумдтан бол хуваарлаад хүргэлтээр өгсөн байж байгаа. Гэхдээ энэ дотроос одоо нэг одоо эрсдэлтэй байгаа Баянбулаг, Жаргаланд, Галууд гэсэн сумдтан бол одоо халдвар гүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлэхээс гадна нэг шаардлагатай байгаа хайко проксицидыг бол халдвар гүйтгэлийн боднол эргэлж байгаа. За мал эмнэлгийн газрын нөөцд бол өнөөдрийн байдлаар халдвар хамгааллын хувьд 700 ширхэг, холоорын шихоо 200 тонн, хайкоп 2 тонн, хайкоп 200 кг, роксицид 120 кг буюу яг одоо олон улсын худалдааны оройсоос шүлхий болон өвхрийн арьс тавруудах, мялзан цэцэг өвчин зэрэг одоо вирусын гаралтай өвчнүүдтэй тэмцэх одоо халдвар гүйтгэлийн бодисын нөөцийг бол манайх одоо үндсэндээ одоо бүрэн одоо гал унтраах зэвсэг бодис бол нөөцийн байдал хангалттай гэж бол өнөөдрийн байдлаар үзэж байгаа. За тулгамдж байгаа гол асуудал бол нэгдүгээр манай мэргэжлийн байгууллагууд бол үнэхээр сайн ажиллаж байгаа. Одоо цаашид гол анхаарах юм бол малчдын одоо энэ
байнгын хариулга малгайтай байх нэгдүгээрт, хоёрдугаарт энэ Монгол улсын хэмжээнд энэ малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн горигдохгүй бол бид нар аймаг дотор нь бид нар гишнээ одоо энэ өвчнөд тэмцээд хязгаарлалт хорицээр тогтооход байгаа ч гэсэн одоо бусад аймагаас одоо энэ нэг ялангуяа энэ хурдан морины шилжилт хөдөлгөөн бол манайд одоо эрсдэлтэй байгаа. Яагаад гэвэл одоо энэ зүү аймагуд маань бол одоо энэ үхрийн арьс таврах өвчин маш одоо эрсдэл өндөртэй байгаа. Одоо дулааны удирдал эхлэхэд бол нөгөө ялаа шумуулаар энэхүү өвчин маань одоо халдвар дамждаг учраас бол гол эрсдэл бол энэ дээр байж байна. За дараагийн эрсдэл бол одоо энэ мялзан өвчин байж байгаа. Хамгийн сүүлийн тохиолдолд саяхан одоо Хинтээ аймагт маань бол онцлогдоод одоо мөн одоо холбогдох арга хэмжээг авснаар бол одоо богино хугацаанд бол одоо энэ өвчнийг дарсан байж байгаа. Тэгэхээр бол бид нар энэ улсын хэмжээнд энэ малын шилжилт хөдөлгөөнийг одоо бүрэн хоригдж өгөөч гэсэн юм одоо асуудал байж байгаа. За 3 дахь хүнүүд бол одоо яалтчгүй малчдыг үүргэжүүлж хариуцлагажуулах холбогдох одоо хуулийн дагуу одоо арга хэмжээ шатандаа бид нар одоо авч хэрэгжүүлэх нэг шаардлагатай байна гэсэн юм асуудлууд байж байгаа. За саналын хувьд бол манай аймгийн хувьд бол нийтдээ одоо 2022 онд Баянгар аймгийн маань одоо мэдрэмтгий мал амтныг 100% одоо вакцинжуулалтанд хамруулж ажиллах шаардлагатай байгаа. Одоо үхэр зүргийн хувьд бол нийтдээ манай аймаг бол жилийн эцсээр 197 мянган толгой одоо мэдрэмтгий мал буюу одоо амьд индикатор бол манайд байж байгаа. За хоёрдугаарт нь бол сум орон нутгийн гамшигаас хамгаалах сан нөөцийн хэмжээг бол нэмэгдүүлэх нь бол энэ одоо байгалийн эрсдэл хүчин зүйл нэг ялангуяа одоо энэ хүм мал амьтны гоцалдвар төвчний эрсдэл өндөртэй байгаа энэ үед бол энэ нөөц гэдэг юм бол үнэхээр одоо бидний орон нутгтаа авч хэрэгжүүл гол одоо үндсэн одоо сан хөмрөг байгаа учраас бол одоо улсын онцгой комисс болон та бүгд маань бол энэ дээр бол бас анхаарч бидний одоо нөөц хэмжээг бол нэмэгдүүлж өгөөч гэсэн ийм хоёр саналыг тавьж байна. За ингээд шүлгийн өвчний талаар одоо илтгэж дууслаа. За ажлын засгийн бүрэлдэхүүн хоёр зорилготой ажиллаж байгаа. Нэгдүгээр онцгой байдлын ерхий газар Америкийн нэгдсэн улсын Азийн анхны далайн цэргийн командтай хамтраад говийн чон гэдэг олон улсын сургалт дадлага туршлага солилцохын үйл ажиллагааг уламжлуулгын жил бүр зохион байгуулдаг. Тэгэхээр сүүлийн 2 жил ковид өвчний нөхцөл байдлаар шалтгаалаад зохион байгуулж амжаагүй. Тэгээ энэ жилээс энэ арга хэмжээ маань дахин сэргийж байгаа. Тэгээ Баянгар аймагт энэ удаагийн сургуулийг бол зохион байгуулна. Сая аймгийн засаг даргатай уулзлаа. Америкийн нэгдсэн улсын улсаас Монгол улс суугаа элчин сайдын яамны цэргийн аташаагийн алба Азийн анхны далайн цэргийн командлын удирдлагууд Хавайгаас ирээд өнөөдөр уулзалтанд оролцоод энэ сургуулийнхаа эхний төлөлтийн уулзалтыг хийлээ. Аймгийн засаг даргын зүгээс энэ говийн арга хэмжээг орон нутгад зохион байгуулах асуудал дээр бол дэмжиж байгаа. Энэ их том арга хэмжээ. Олон үе шаттай төлөлтийн уулзалт болоод намраас энэ сургуулиуд зохион байгуулна. За зөвхөн одоо Америкийн нэгдсэн улс Монгол улс хоёр улсын хамтарсан сургууль биш. Сүүлийн жилүүдэд бусад улс орн тухайлбал одоо Япон, Солонгос, Филиппин, Азийн анхны далайн улс орнуудаас оролцдог болчихсон. Нэгэсэнд одоо Монгол улсын брэнд болоод байгаа. 10 гаруй удаа зохион байгууллаа тодорхой сэдвүүдээр хийдэг. Ийм том сургууль. За энэ сургуулийн талаар урьдчилсан байдлаар уулзалтуудаа хийлээ. Тэгээ дараа олон арга хэмжээнүүд үе шаттай хийгээд намраас бидний сургуулиуд зохион байгуулна. Хоёрдугаарт нь нэгдсэн шуургай штабын даргын хувьд орон нутгад томилтоор ажиллаж байгаа учраас бол ковид өвчнийхээ нөхцөл байдал, за дээр нь малын гоц салбарт шүлгийн өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо. Мэргэжлийн байгууллагуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээллийг бас нөхцөл байдалтай холбоотой сүүлийн мэдээллийг сонслоо. Ер нь бол нэгдсэн шуургай штабаас бол энэ хоёр хүм малын гоц салбар төвчний мэдээлэл маш сайтай. Ялангуяа ковид өвчнөд тэмцэх ажлыг улсын төвшөнд удирдлага зохицуулалтаар нэгдсэн шуургай штаб хангаж байгаа учраас аль аймагт, аль суманд, аль багт ажил яаж зохион байгуулж энэ ажиллаар хүмүүс нь юу ямар хүндрэл бэрхшээл учирч байна. Нөөц нь яаж байна, ямар нөөцтэй болоод байна гэдэг бүх мэдээлэл өгдөг. Дархлаачуултаас ахуулаад. Дархлаачуулт бол ялангуяа эргүүн хурууны ээгээр өгч байгаа учраас шууд бид програмаараа тэр аймгийн тэр сумын тэр багийн иргэн 1-р тун 2-р тунд амрагдлаа гэдэг тэр мэдээ дүн мэдээ мянга очиж байдаг. Инээс ахуулаад за ийм хангамжийн хэрэгслийн нөөцүүд байж байна. Энэ нөөцүүд нь бас програмчлаад ийм хангамжийн хэрэгслийн агентлагийн төлөөлөл нэгдсэн шуургай штабд ажилладаг. Тэр хүн бол өдөр тутам бидэрт мэдээлэл хангаж байна шүү дээ. За дээр нь мал эмнэлгийн ерхий газраас нэгдсэн шуургай штаб бас төлөөлөл ажиллана. Тэр хүн бол яг одоо малынхаа гоц салбарт өвчнөд холбоотой асуудлыг хариуцаад нэг баг болоод ингэж ажилладаг. Тэр хүн бол өдөр тутмын мэдээлэлээр бас нэгдсэн шуургай штабыг хангана. Тийм учраас хаана юу болж байгаа, ямар ажил зохион байгуулж байна, ямар хүндрэлүүд учирч байна, хэн гэдэг хүн ажилдаа хариуцлагагүй хандаад байна.
ямар шийдэх асуудлуудыг цаашдаа яах вэ? Ямар арга тактикаар ажиллах вэ? Тактикийн төвшөнд юу их вэ? Төлөлтүүдэд яаж ажиллах вэ гэдэг. Энэ бүх зүйлүүдийг бид нар тэндээ төлөвлөд ажилладаг юм аа. Тэр болгоныг одоо олон нийтэд бид нар ярьдгүү. Одоо үндсэндээ бол одоо мэдэхгүй олон арга хэмжээг бид нар хэрэгжүүлж ажиллаж байна л гэсэн. Нэгдсэн штаб энэ төр байрны дотор байна л гэж байгаа. Тэгээ газар дээр нас мэдээлэлүүд сонслоо. Зохи төвшөнтэй ажлууд нь явагдаж байна. Мэдээлэл сайтай ч мэдээлэл бас давхар үе тулгаж анзаарч сонслоо. Харьцангуй ажлуудад зохион байгуулсан. Сая тодорхой чиглэлүүд бас ингэж анхаараарай гэдэг ийм чиглэл зөвлөмжүүдийг үүрэг даалгавар өгчлөө. Одоо үргэлжлүүлээд бид Америк нэгдсэн улсын сэрсэн төлөөлөгч нартайгаа говийн чанар арга хэмжээг өнөө маргааш хоёр ярилцсан. Газар орон дээр ажиллана, объектууд сонгоно, хүмүүстэй уулзна. Маш олон ажиллаад юм уу? Тэгжээж л одоо энэ ард том сургуулаа хийдгийг. Тэгтээ аль болох орон нутгаас гаргаж байгаа хөрөнгө байна. Онцгой байдлын ерхий газраас гаргаж байгаа хөрөнгө байна. Америк нэгдсэн улсаас гаргаж байгаа хөрөнгө байна. Энэ бүх хөрөнгийг үр дүнтэй байх тал дээр нь анхаарна. Шоу талдаа ерөөсөө биш. Аль болох үр дүнтэй оролцож байгаа хүн болох мэдээлэл сайжруулсан, чадахчиж авсан. Цаашдаа одоо гамшигын удирдлагыг тэр тусмаа газар хөдлөлтөд тэмцэх ажиллагааг орон нутгад зохион байгуулах ийм чадвартай болж үлдэхэл хэрэгтэй. Сургуулийн гол зорилго тэр шүү дээ. Олон улсын туршлагыг бид нар суралцсан, төлөлтийн бичвэрийн дудаад зэгцэж явна. Хүмүүстэй ч цаана хүмүүсийн бодитоор шийдэж үзэн, баг хэрэгсэлтэйгээс танилцсан, барьж үзэн олон ажлууд хийнэ. Үр дүнтэй байх, орон нутагт наалттай, орон нутагт ашиг тустай байх талаас бол гол бодлого барьж ижилнэ. Ерөөсөө сургалтын зохицуулбар юм биш үү тийм ээ? Маш том хэлбэр болно.